За сайн байна. Өнөөдөр бид 3 дахь хичээлээр уулзж байна. Өөртөө мотивац өгөх. Мотивац хүлээх нэрийн ялгааны үе. Зэн талаар хэлсэн. За өчигдрийн хичээлээр та нар өөрсдөө өөрийнхөө хөрөмж мотивац олж илрүүлж чадсан уу? Эрхэм зорилгын талаар жоохон ч гэсэн бодож үзсэн үү? За зөвхөн жаргал хөрөмж мотивац эхний 3 надад байна. Жаргал амжилт бүтээлээр дүүрэн эрүүл аюулгүй орчинд амьдран гэр бүлд хамааралтай болчиход гэж бодоод байдаг. Гэтэл энэ миний эрхэм зорилго мөн үү гэж өчигдрөөс хойш бодоод хариулт олоогүй л юм гэж. Зарим байр болохоор хамгийн аюултай хуурамч мотивац магтаал юм байна. Энэ надад бас байгааг мэдэрлээ. Гэхдээ учиргүй магтуулахыг биш өөрийн хүчээ дайчлан зөв сайн хийсэн сайхан зүйл дээр мэдээж магтаал авахыг хүсдэг. Харамсалтай нь зарим үед эсрэгээрээ байхад урам хугардаг. Тэгэхээр хүлээлтийн хүндэр би илүү сайдсан бах надад өгсөнгөө гэдэг юм тий. Гэхдээ өчигдрийн хичээлээ үзээд энэ зангаа засах ёстой ойлголоо. Миний эрхэм зорилго зөв хүн байх. Би өөрөө зөв байж, миний өр хүүхэд зөв хүн болж төлөвшөх ёстой гэж үздэг. За тэгээд ийм ариун байр шиг ийм зөв хүмүүс гэр бүлттэй ийм олон гэр бүл болоод олон хүүхдүүд болоод ийм олон ариун байр шиг зөв хүн болъё гэсэн хүсэл ийм зөв зорилго мөрөөдөлтөй болоод эхлэх юм бол яаж юм? Нийгэм бас тэр чигээр өөрчлөгдөж байгаа. За багийн хуурамч мотивацууд өмнө нь их байсан. Одоо хүчтэй биш болсон байна. Эрхэм зорилгоо яг ойлгож энэ л байна шүү дээ гэж тодорхойлж хараагүй байгаа болохоор эргээд хуурамч руугаа л ордог болов л та. Эрхэм зорилгын талаар 54 зураг байгаа ч яг тод биш үйлдэл хийгээд түгээр амьсгал хэмжээнд төвшөөнө. Эрхэм зорилгоо олон түгээнрүүгээ алхам хийнэ гэдэг маань агайх зориг шаардна. Энэ бүх магтаал янз бүрийн бүх хурамч хүмүүст хийнэ гэсэн үг байхгүй. Үнтэйгээ байнга ажиллана. Тэгээд эрхэм зорилго руу явна, өөрийн хүсэл мөрөөдөл рүү явна гэдэг ч амар харахад хэцүү юм шиг мөртлөө эхний үедээ хэцүү байдаг. Гэхдээ бас хурамчаарч явах ч гэсэн хэцүү байдаг байхгүй ялгаагүй. Гэхдээ нөгөөх нь илүү тайван өөрийнхөө явж гин гэсэн тийм ихтгэл өнөмшлөө өгдөг байхгүй. Тэрүүгээр ялгаатай. Тэнд аюултай юм байгаа гэж хүмүүс айгаад тийшээ ордог байхгүй. Хэд тэнд айгүй гоё юм байж иж болно. Зарим мэд хүмүүс орж ирж байна тий. За өнөөдөр өөртөө урам зориг өгөх арт терапигээр өөрийгөө мотивацжуулах, сэтэлжүүлэх, нэг мотивац гэхээр урам зориг сэтгэл хүмүүс орчуулад байдаг. Би нэг айл болох зарим үгүүдийг тэр одоо зүгээр нэг орчуулахгүй авъя гэж бодоод байдаг. За өчигдөр бид хурамч мотивацийн талаар их ярилцсан. Тэ ямар сэтэл таны одоо ямар нэг үйлдэлийн эхлэл болж байна, суурь фундамент гэж байна. Энэ нь гаргах гол нөхцөл нь бол хэрвээ таны тэр зорилго мөрөөдлийн тэр суурь нь хурамч мотивац авах юм бол таны арай гэж босгож байгаа юм байсан эргээд нурах магадлал өндөр байхгүй юу? Тийм тэгэхээр жинхэнэ зорилго мотивац нэг сэтэл маань таныг зөв фундамент тавиад зорилгодоо хүрэхэд туслана гэсэн үг. Тиймээс бид өнөөдөр жинхэнэ мотивац, жинхэнэ өөртөө зорим өгөх, өөрийнхөө урам зоригоо олох гэж юу вэ гэдгийг авч үзнэ. За жинхэнэ мотивац нь өөрийгөө би өөрийгөө ингэж маш томор гэж би том гэсэн энэ үзэл бодолтой холбоотой. Хурамч нь болохоор би жижигхэн гэсэн үзэл бодолтой холбоотой.
би юг хийж чадахгүй байна вэ? Одоо жишээ нь би жижигхэн гэсэн мотивацтай байх юм бол би юг хийж чадахгүй байна. Өөрийнхөө ингээ би жижигхэн гэж ингээ бодоод төсөөлдөг нь одоо жишээ нь энэ хүүхд ингээл нэг хөөс өлөөсөн чи би маш жижигрээд айгүй жижигхэн болоод байгаа ч гэдэг. Тэгэхээр би жижигхэн гэхээр би өөрийнхөө комфорт зонд байдаг. Та тогтоо өөрөө ямар ч амьдралтай өөрийнхөө болоо хин нэгний өмнөөс хариуцлага хүрлээдгүй би амьдралынхаа эзэн биш байхгүй те би жижигхэн. Миний өмнөөс одоо миний ингээл өөр хүмүүс ээж аав нөхөр гэр бүл тэднэр л миний өмнөөс бүх юм хийж явах хэрэгтэй. Тийм би жижигхэн би одоо ерөөсөө л миний төлөө ингээд тэгэхээр хийж явах хэрэгтэй гэдээ ингээд бодсон байна. Гэхдээ би юу хийж чадахгүй өөрийгөө хэрхэн хүлээж яаж авдагтайгаа холбоотой байхгүй би жижигхэн гэдэг юм. За би жижиг гэсэн бодолтой үедээ би ямар амттан одоо аваад иччих вэ гэж бодох байдал эсвэл би жинхэнэ жижиг гэж бодож байхдаа үедээ би яаж өөрийгөө одоо гоё хөгжөөгөө зугаацуулах вэ? Би яаж ямар нэгэн зүйлийг өөртөө л олж авах вэ? Би өөртөө л одоо энэ ашиг энэ гоё юмыг хаанаас ингээл өөртөө л ингээд авчууллаа. Өөрийнхөө гэр бүлдээ л авчул болоо. Гэт яг ийм үзэлтэй байдаг. Жижиг би гэдэг нь аль нэгэн одоо хогийн сав гадуур ээж байхад ингээд бохиоч юм уу тамхины шээ дотор нь хийхгүй гадуур нь хайхыг хэлж байгаа байхгүй. Жижигхэн би гэдэг нь бусдаас хараагүй байгаа юм чиндээ би орцныхаа пүнкертэй хогоо хийхгүй гадна нь тавьчих байхгүй. Яг л энэ том багтаагүй. Аль эсвэл тэр орцны тэр пүнкерийн хаалга амар хүнд болохоор би үргээ заахыг гадуур нь тавьчих. Тэр өөр хүн ирээд хийчихнэ. Эсвэл манай хогийн пүнкер орцон дотор байхгүй бол би хогоо гадаа гарахгүй орцонд тавьчих. Энэ доор манай хаалганы ажид бишээ тэр доор нэг өөр айлынх юм шиг те дунд нь тавьчих. Тэгэхээр хин тавьсныг мэдэхгүй юм чинь тэр хүн нь ингээл зөвлөгч нь ирээл тэрнийг үргээд гаргаад хайныз. Тэгэхэд гадаа яг үдэн дээр нь хогийн сав байдаг л аахгүй те. Тийм хүмүүсийг хэлнэ. Би жинхэнэ гэдэг жижигхэн гэдэг хүмүүс яадаг вэ гэхээр хүмүүстэй ингээл уулзахтаа тий 20-30 минут хоцроод надгүйгээр эднэр эхлээд бүгдийг хийчихнэ үсттэй миний хэлсэн хэлээгүй ямар ч оролцоо байхгүй юм чинь дээ гэл ингээд бүх юмд ингээд өөрийнхөө нэг аж холбогдлоо нэг үнэлдэггүй боддгоо. Энэ бүгд одоо жижигхэн шин чанарууд юм байхгүй тий. Би жижигхэн юм чинь дээ. Миний санаал ямар нөлөө байх вэ гэл. За жижигхэн би байх тусмаа яадаг байна. Залхуур л маш их өндөр болчдөг гэсэн үг. За энэ хүмүүс миний өмнөөс игээд өчнө дээ. Миний өмнөөс л яачна гэл. Зайлгаж байна дээ жижигхэн би ямар үедээ жижигхэн байна гэдэг ингээд өөрийнхөө гэр бүл иргэн тойрондоо ингээд ажиглах юм бол тийм жижигхэн би маань маш олон ингээд олон зүйлшээ ганцаараа би тийм биш олон тийм хүн байвал яг уу бүгдээрээ гадуур нь бохоо хогийн савны гадуур хайдаг болчихвол яг уу бүгдээрээ тэ гадуур нь тамхины хайдаг болчихвол яг тэгээ бүгдээрээ хогоо пүнгэртэй ихгүй тэ гадуур нь тавьдаг болвол яг уу тэгээд ингэж яадаг байна. Энэ сэтгэлийн залхуурамл маань те бидний нэгт хичээл дээр ярьжсэн маань гүнзгийрээд байна гэсэн. Өөрөөр хэлбэл би өөрийгөө залхуулахтаа дасгалжуулаад байна гэсэн үг. Тэгээ тэрнийг харж байгаа хүүхэд эднэр бүгдээрээ тийм болоод байна гэсэн үг. Үйлдэлээрээ хинч хараагүйсэн ч гэсэн би өөрийгөө тэрнийдээ татлагжуулж байна гэсэн үг байхгүй дасгалжуулж байна. Жинхэнэ мотивацтай хүмүүст болохоор залхуурал төрдгөө. Тэднэр даврилж төрдгөө. Тэд би том гэсэн мэдрэмжтэй байхгүй. Одоо жишээ нь нөх ингээл өөрөө үлээж байгаа те. Тэгэхээр энэ олон жижигхэн дөрүүдэн те нөхөөс шиг юм жижигхэн биш. Яг энэ том нь байгаа байхгүй лөө том зураг нь би том гэсэн. Би эзэн гэсэн. Би ингээд эзэн нь энэ байрны энэ
байрны тий одоо чинь манай байрных энэ орцны эзэн, би энэ хотын эзэн, би энэ улсын эзэн, би энэ ажлынхаа энэ өөрийнхөө норм тий энэ ажлын байрныхаа эзэн гэдэг ингээд дандаа илүү томоор уддаг. Тийм хүмүүс би том гэсэн юм байна. За би том гэсэн хүмүүс яадаг вэ гэхээр өөрийнхөө орцны хүмүүсийн талаар юу боддог вэ гэхээр тэгээд зүгээр эдгээр ингэсэнгүй тэгсэнгүй гэхгүй тэр зүгээр л гараад орцныхаа шалаа өөрөө ингээд угаачч юм. Зүгээр ингээд өөрийнхөө үдмүүдээ ингээд угаачна. Өөрөө чиднээ ундарсан байвал хавьчаад өөрөө чидэн гаргаад асаагаа тавьчихна. Өөрөө хогоо яг хогийн савнд нэгээд эсвэл бөнгөрт нь хийчихдэг. Гаднах орцных ингээд за манай энэ сандал хуучирчтэй гэх юм бол тэр хуучирсан тэр сандалаа баг зүлгээд будаад өөрөө тэрэн дээр нь энэ будагтай сандал шүү гэд шашиг тавьчин. Тэр өөр хүмүүсээс за энэ манай энэ ийм байна бүгдээр мөнгө хураач энэ сандлыг бужаа гэсэн. Тэгэж хүлээгдэггүй гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр би том гэсэн энэ үзэлтэй хүн бол дээр бид нэр тэгдэг байсан шүү дээ. Нэг суббот нэгт гараал тэдэнд хот гараагүй байна гэл би яг тэрэн дээр яг гардаг байсан байхгүй. Манай 36 дот гараараа гэхээр нөгөө хавж ажилттай юм үү цогох мэт би гараал тэгээл ингээл тэр орчноо цэвэрлж янзлаа. Тэрээс ширөөсөө би тэгж гарч байгаагаар байсан санахгүй байхгүй. Тэгэж нөгөө нийтийн юм хийх болцсон. Яг би том гэдэг хүмүүс нь яг тийм юмд хийдэг хүмүүс байдаг. Жишээ нь нохоо гаргасан бол нохооныхоо тэр юу гэдэг өөр хүмүүсийн зам дээр ингээд тасахгүй нууцтай ингээд хогийг ингээд бүр түүгээд аваад хийдэг тийм хүмүүс аахгүй. Яг л энэ хин нэгэн хүний хүүхдэн ч юм би ч юм өөр гიშгч магадгүй гэдэг болгоомжлдог. Тийм хүмүүс би том гэсэн үзэлтэй хүмүүс ингээд таймрын эргэн тойрон байна ингээд жижиггүй үйлдэл дээр. Тийм хүмүүс одоо жишээл хүмүүсийн суудаг сандлан дээр тий гадаа байсан ч гэсэн хөлөө юу готлаа тавихгүй тий. Тэгээ тийм үзэлтэй хүмүүс. Би том гэдэг хүмүүс бол бусдыг ихлүүлнэ гэж хүлээхгүй өөрөө хийн тэгээ өөрөө санаачлаг гаргана. Та нар эргэн тойрон тийм би том гэсэн хүмүүс яана. Танаа орцон, танаа гудамжин, танаа шан тийм хүмүүс байна уу? Тэд нэр ингээд бүх юмыг авч явдаг байгаа байхгүй тийм хүмүүс л авч явдаг. Бусдууд нь бол жижигхэн болохоор хийхгүй шүү дээ тий. Жишээ нь бид нар чинь нэг жоохон бахта гэр оролт амьдардаг байх чинь манайх нөгөө нөрөнд юм. Тэр чинь хүмүүс ингээл гадуур нь ингээл өөр хүмүүс жорлонгоос ингээд шээс өдр гарчих вэ гэх юм бол өөр хүмүүс салтраад унчих вэ гэдэг амар болгоомжл тэр мөрөө цэвэрлж янзлаад нөгөө өөр хүмүүсэд тав тухайг бас боддог байхгүй жинхэнэ би тэр манайх гэхээсээ илүү бас бусад хүмүүст ямар нэгэн байдлаар нөлөөлчих вэ гэснээр ханддаг. За тийм юм байна уу танаа эргэн тойронд. Тийм хүмүүс ингээл өөрийнхөө ачааныхаа урд хага явахгүй өөр хүний ачааны хайд авч таяхгүй те. Яг л тэр хогийн цагт нь авч тавьдаг. Өөрөө өргөж өгдөг ч юм уу. Дандаа бусдыг боддог гэсэн үг байхгүй. За том биетэй хүмүүс бол яадаг вэ гэхээр би томоо гэсэн ийм хүмүүс том хүн байж одоо ингээд аягүй том хүн болцсон те дээд сургууль дунд сургуулаа төгссөн том хүн болцсон хүмүүс бол тэгсэн мөртлөө яг хөгчийг жижигхэн дотроо жижигхэн байж болно те ингээд ямар ч хариуцлага үлээдэг. Тэгэхэд би том болцсон гэдэг хүмүүс яадаг вэ гэхээр их орныхаа ирээдүйн төлөө аягүй санаа зовдөг, тавьж боддог. Тэгээ зүгээр санаа зовж бодож шүмжилдэхтэй биш. Бусдад туслах, нийгмийн үйл ажиллагаанд оролцох, татвар төлөх гэдэг ийм юмудаар аягүй анхаарал хандуулдаг тий. Тэгэхээр ингээл за би татвар төлөё. Тэгэх юм бол ингээл манай
Иргэн торингой болно. Тэтгэрээ хүмүүс илүү их цалин авна гэдэг ингэж боддог байгаа. Танаас ямар санагдчихдээ би том, би жижигхэн гэсэн сэтгэлгээтэй хүмүүс ямар ялгаатай байна. Тэгэхээр энэ дээрээ та нар өөрийгөө ямар байна гэдгээ ажиглаад байгаарай. Том цөөхөн байх тусмаа улс орон хөгжинэ гэсэн үгсээр Япончууд тэгдэг гэсэн шүү дээ. Хүмүүс нь хараад годомж эднэрээ өглөө ажилдаа байхаас цэвэрлээ. Тэд нэр ингээд том хүмүүс байгаа болохоор дандаа тэдний улс орон хөгжиж байгаа байхгүй. Жижигхэн хүмүүс нь их байх тусмаа улс орон заван бахирлаад тэгээд яадаг байна. Хөгжил нь удаашрдаг гэсэн үг байна. Энэ нь болохоор яг хувийн дээрээ, гэр бүл дээрээ, нийгэм орчин дээрээ бүх юм дээрээ нөлөөлж байгааз. Тэгэхээр 10 хүний 1-2 хан байлаа гэх. Доороо 60 хүн таньдаг байлаа гэхэд 1-2 хан тийм байлаа гэхэд тэр хүмүүс л одоо энэ аяг цэвэрлж янзч гоё нэг бохирдуулахгүй л авч явдаг гэсэн үг байхгүй. Өөрөө санаачлаад бүх юм хийдэг, бусдыг уриалдаг. Тэгээ манай ээж аав ээж би том гэсэн. Тэгээ тэр үуч илүү нэг би том дээр байсан байхгүй. Би том. Одоо бид нэр өөрснийгөө болоо өөрсдийнхөө хүүхдүүдэд би жижиг үзлэр хөгжүүлчих юм бол дараа нь 10, 20, 30 жилийн дараа энэ бол ямар улс орон болох вэ гэдэг нь та нар төсөөлөгдөж байна уу? Харагдаж байна уу? За том би гэсэн хүмүүс яадаг вэ гэхээр мөрөөдлөө хэрэгжүүлдэг. Яагтвэл ад жаргалтай хүмүүс л бусдад тусалдаг. Ад жаргалтай хүмүүс яадаг вэ гэхээр бусдыг ч мөн ад жаргалгүй болоод хажууд гомдлоод хүнийг болж чадахгүй нэгэл шүүмжлээд явдаг гэсэн үг. За би том байх үедээ хязгааргүй мотивацтай байх боломжоор дүүрэн болдог гэсэн үг. Яагтвэл тэр надад нэг юу видео айгуу гой санаанд орлоо нөгөө инэтгэх одоо ингээл амар их юу хүн амтаа болж штэ тий би инэтгэхийг 2 удаа явж. Тэгээ нэг инэтгэхийн нэг кинон дээр нэг фэйсбүүкээр яваад байсан та нар харж ирсэн нэг хүн цонхоор ингээл айгуу хардаг байсан. Тэгэл айгуу гой талаад байсан. Дараа нь гадаад дотоод их яваад эргээд тэр хаваа ингээ харсан чи нөгөө тэр далайн тэр нөгөө нэг орчим нь тий иргэн бүрнээ л хог болцсон. Тэгэл хүн болгон нэгээр ингээ жоохон хог үлдээгээ таяад ирсэн байхгүй. Жоохон. Миний энэ хог юу л вэ гэдтэй гэл өөрийнхөө нэг утаа хачдаг ч юм уу тий. Тэгээд нөгөөх нь нэг нэмэрлээд тэгээд харсан чи юу болцсон бэ? Тэр эрийг тэр чигтээ зааварч. Тэгээд тэр хүн ингээл өөрөө очиод эхлээд дуутаарай л цэвэрлээд исэн. Гэнэ ингээл хогийг нэгээр тэгвэл хүмүүс хажууд нь инээ гэж чи яаж одоо энэ амир хогийн цэгийг цэвэрлэх юм дээ. Үгүй би хүүхдийн орчныг эрүүл саруул байлаа юм байна. Би хүүхдүүдээ юм орчинд амьдруулмааргүй. Тэр тэгээ бүтэшгүй ажил байсан байхгүй. Ядвал тэр хогийн газар чаа. Одоо манайхаар амар хогийн газар болцсон. Тэгээ тэр хүн ингээл хийгээд исэн чи өдөр болго ингээл жоохон хийгээл 7 өглөө хийгээд исэн чи нөгөө хүмүүс нь эхлээд цонхороо харж байгаа дараа нэгдээд байгаа нэлээ тэгээд дараа нь тэр ингээд өөр хүмүүс ч гэсэн бас туслаад ингээд хийгээл тэгээд телевизээр эдрээр гараал тэр дэлхийн хүн болсон гэж байгаа байхгүй яа гэвэл дэлхийн сэтгэлгээтэй тэгээд амар олон компанид ажиллуулаад тэрнийг бүр хэдэн жил тэрнийг цэвэрлж хаад ямар ч байсан ямар ч хоггүй болгосон гэж байгаа байхгүй. Тэгэл тэр болохоор яг дэлхийн хүн болцсон. Man of the world гэж байгаа байхгүй. Яг л дэлхийн сэтгэлгээтэй. Энэ болохоор миний хог бишээ би хаяагүй. Ягаад би өөр хүмүүсийн хогийг их цэвэрлэх хэрэгтэй юм бэ? Манай Майкл Рович тэр багш нарын нэг алмаас нэг партнерство гэдэг тэр Майкл Рович гэдэг долоолоо менежерээс айгуу том лам байдаг юм те айгуу тэр гомтмолц тэр хүмүүсээ тэр яадаг гадуур явж байна. Танаа нөхөр одоо архинд ороод байна те. Тэгэхээр архинд орж байгаа. Энэс гаяаж гарах вэ гэсэн чи өөрөө ингийн зөвлөгөө төр хэлдэг байхгүй тэр сургалтуудаар би өөрөө бүр гаргаж байгаа байхгүй. Тэр нэг зөвлөгөөг би энэ байранд байдаг нэг хүнтэй зөвлөсөн байхгүй. Яг л тэр нөхөр маань манай байранд дандаа арих угаад тэр гадаа тэр нөгөө нэг юун дээр хөвччихдэг бүр нөгөө нэг юм асфальтан дээр хаяа хөвччихнэ хаяа орилж хараад исэн чи сүүлийн нэг жил хайг болсон. Яа тэр би нэг зөвлөгөө өгсөн байхгүй тэр нь
яг зүйлсэн бэ гэхээр та ерөөсөө дор гараад дандаа явж байхдаа архины шилийг авч хогийн сав руу хайжвэ. Хогийн савд ороогүй архины шил, пивний шилийг аваад бүр хайжээ. Бүр зориулж гараад хайжээ гэсэн. Тэгээ энэ ямар учиртай вэ гэхээр өөр арх ууцсан хүмүүсүүдээ энэ архины шилэн тэмдгүү, пивний шилэн тэмдгүү хайдаг байсныг та хогийг хайснаар ухамсаргүйгээр тэ өөрийнхөө дотор байгаа энэ архины хогоо хайж гинэ гэл манай бас арх уудаг. Тэгэхээр та хайж байхдаа зүгээр хаях биш. Хүмүүст өө би энэ тэмдгүү очихороо хог мөн хайдаг гэсэн үг. Та тэр хогийг бүр авахтаа юу ахгүй бүр тэр архины пивний шилийг авч хайхтаа та хайж байхдаа би энэ хүмүүсийн энэ бүгдээрээ хэрэггүй хогийн савнд нь хайж байна. Тэгэхээр би өөрийнхөө толгоноос энэ хэрэггүй архины энэ үлийн өрөө дээр хайж гин гэсэн үг. Тэгээд энэ дэлхийн бүх хүмүүс эрүүл саруулаа хайсан. Гэр бүл болох юм ад жаргалтай гэр бүл болгонд юм архины асуудалгүй тий хүүхдүүд над жаргалтай эргэн тойрон орчныхоо хүмүүс нь амар тайван амгалан байгаасай. Эцэг таны хөр шидэр ингээл арх удаг бол танаа бас гэр бүлд нөлөөлнө шүү дээ тий. Тэгэхээр тэр хүн дандаа тийм үйлдэл хийдэг болцс. Гадуур явж байгаа архины шил авахаараа зүгээр шууд аваад ингээл пивний шил аваад ингээл хаяад идэг гэсэн баггүй. Тэгсэн чинь Тэбэрээс ингээл нэг ерөөсөө санахгүй нэ. Ямар ч гэсэн хэдэн сарын өмнө гэдэг асуусан ба тэр хичээс. Нөхөрөөс арх намар асуусан юм. Арх ууж ийн гэсэн чинь. Харин уухай болцсон байггүй шүү гэсэн. Тэгээд ерөөсөө баргалж харагдахаа болцсон шүү дээ. Өөрөөр хэлбэл өмнө нь байн гоодаг байсан юм маань ингээ уухай болцсон болохоор айгүй тайван нөгөө орцонд орилж харалдаг хүн нэгээр багсж ийн гэдэг юм. Айгүй гоё аахгүй. Тэгэхээр тэр ихнэр яатсан бэ гэхээр тэр л ажил хийсэн. Тэр үйлдэлээрээ тэр нөгөө архины үйлийг ингээ хогийн савнд олон дахин хийсээр агаад яатсан байна. Хэрвээ та нөхөрөө тамхинаас хараагүй бол тамхины иш гаднаас айгүй хөцөглөх хэрэгтэй шүү дээ. Тэгээд хэрэгтэй газар нь яг тэр нөгөө хүмүүс яг тамхины ишийг бол яг тамхины харьцагт нь яг савнд нь хогийн савнд нь хайдгүй байхгүй. Гадуур нь юм уу, дээр нь юм уу хажууд нь тавьсан байт. Тэгэхээр яг тэрнийг аваад бүр ингээд хаяал. Тэгэхээр ингээд өөрийнхөө толгоноос тэр өрийг суулгаад ингээд байхад хэзээ нэгэн зүгт хажуудлын хүндээ олон хүндээ нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Тэр хийж байгаа үйллийн тэр зориулт нь айгүй чухал. Тэгэж ингэж янз бүрийн аргаар энэ нөлөө өөрийн юмуд ингээд багасгадаг байхгүй юу. Харахад нөгөө үнтэйг ажиллааг боловч өөр аргаар явцсан. Тэр үстэй яг арга байхгүй гэсэн чинь нөлөөлсөн гэж бодсон. За тэгэхээр бид нэр өөрийгөө ингээд том болгож эхэлж юм гэсэн үг шүү дээ. Би охирог жижиг биш. Би ингээл эргэн тойронд ингээд яаж юм. Энэ зүйл баг болоосаа гэсэн. Тэгэл энийг ингээд хийгээд байсан чинь тэр эргэн тойрон орчин өөрчлөгдөж тийм. Манай авч том тал руу юм байна. Бусдын тийм байгаа заримдаа нэрэгдэт байгаа. Бусдын тийм байгаа байхгүй намайг байхгүй. Бид нар яаж юм гэхээр яг өөртөө л анхаарах байхгүй. Би өөрөө тэрнийг харж тийм бас тэр хүн тэгж хэлсэн. Та тэр шилийг түүж явахдаа тэр бивний юга түүж явахдаа нөгөө хүмүүсийг муулж түүг гэсэн байхгүй. Стай нэг аргач юм уу энэ тэр юм чин тэгж энэ дууж биш ингээ бүр аваад тэрнийг ингээд зөвхөр аваад хийж явахдаа энэ хизээ нэгэн цагт миний хайсан архины шил. Магадгүй би хин нэгэнд айгүй архины бэлэг өгдөг байсан байж болно шүү дээ. Хин нэгэнд архины мөнгө өгдөг, арх бэлгэлдэг, арх дайлж цайлдаг, тэрнийг даадаг хүн байсан байж болно шүү дээ. Тэгэхээр энэ маань ингээд эргээд ингэж энэ жижигхэн суулгасан өр маань том болоод боловсрч ирж байгаа байхгүй. Бид нар нэг модны ингээл нэг жимсний үр суулгалаа гэхэд нэг төмсний үр нэг төмс суулгахаар 10 төмс болдог шиг тэр үр маань айгүй үр жимс маань нэг суулгасан модны маань жимс нь олон болдог шиг энэ суулгасан нэгэн дараа биелэлээ те арх зарлаа гэдэг энэ үр маань яадаг вэ гэхээр айгүй олон үржиж боловсрсан үедээ тань ингээд илүү томоор ирж байна гэсэн. Тэгэхээр тэдний муулахгүйгээр
хогийн саванда хаяад энэ миний түүх ёстой байсан юм. Миний хизээ нэгэн цагт хайсан шил юм байна. Хин нэгэн төгсөө болгосон шил юм байна гэж бодоод тэрнийг хаяад энэ хогдоо орох юм нь орж ийна гэдэг ингээд төсөөлж хийснээр айгүйх тусалж болно. Өөрөөр хэлбэл бид нар сэтгэлгээн дээр үйлдэлээр хийж штэ үйлдэлээр ажиллаж байна тий. Тэр гэрээ урамсгалыг алдагдуулж байгаа зүйлийг үйлдэлээр ажиллаж гин гэсэн үг. Харин бид нарт би том байх үедээ хязгааргүй мотивацтай байгаад боломжоор дүүрэн байна. Харин жижиг би болохоор яадаг вэ? Залхуураал тий одоо юм савндаач хийхгүй тий бүр жижигрээд бэлэнчлээд тийм орон зайгаа томруулаад идэг гэсэн үг шүү дээ. Тэ өөрийгөө өргөдөөл бусдыг буруутгаал намайг ингэсэнгүү тэгсэнгүү гэсэн юм хандлага маань ихсдэг. Амар санагдаж байна. Өөртөө ямар нэг юм ойлгож мэдэж байна уу? Тэгэхээр хариуцлага бусдадтай биш өөртөө хариуцлага авахад том болно гэж ойлгож болох уу тий. Тэгэл том болгоно. Би эргэн тойрондоо арих удаг хүмүүсийг их хараад байл би арихны шүлэх тамигтатдаг хүмүүсийг их татаад байл тэрэн дээр бас үйлчлэх юм гэсэн үг. За өөрийгөө мотивацчлуулах, өөрийнхөө сэтлээ олоход зарим ингээд арц зэрэг бэрэн чиглэлүүд манайг өгөх тусалдаг л та тэрнтэй бас ажилтдаг. За том бие. За том биегээ олсон хүн гэдэг нь өөрийнхөө амьдралынхаа гол зорилготой холбоо тогтоосон нэгдэгтэй адилхан юм аа гэж. Тэнд өөрөөр хэлбэл миний мис, миний эрхэм зорилго, амьдралын утга учир маань энэ юм аа гэх тэрнийг мэдсэн гэсэн үг байхгүй. Тэгээ тийм мэдсэн утга учиртай амьдраад байна гэсэн. За нэг ийм сургамжид өгүүлэл үүдэг тийм нэг сургамжид өгүүлэл хэлж өгье. Нэг аав нөгөө хүүхдтэйгээ аялалд гараал тэгээд нэг хажууд ирээд галаа төлж явахаар нөхөө жоохоо хань дундуур яваад талхаал тэгэл чангаар дуурж гинэ. Чи муу гэж ингэж дуурсан чи уртаас нь маш том цорой ирэл муу гэлтэй гэсэн чинь уртаас нь гэлтэй нөгөөх нь гэхээр уртаас нь нөгөө цорой гэл тэгэл чи бүтэлгүй гэхээр нөгөө цороос бүтэлгүй гэл чи тэнэг гэсэн чи уртаас нь тэнэг гэл чи ууртай гэл ингээл нөгөө хүүхдийн дургуй нуурал тэрэггүй ч очиол тэнд нэг хойд нэг амир нэг мангас байна миний үтээс муухай үг хэлээд намайг ингээд зовоогоод айлгаад ингээд яачлаа гэсэн чинь аав нь хүүгээ давуулаа тэр газар нь очиод тэр газар дээр нэг очиод чи сайн гэдэг ингээдсэн чи уртаас нөгөө цорын сайн гэл чи хацтай гэсэн чи хацтай чи мундаг гэсэн чи мундаг гэл чи өгөөмөр гэсэн чи өгөөмөр гэл нөгөө цорын хараал. Тэгэл аав нь хөдөлж байгаа байхгүй хөө минь хүмүүс үнийг цорой гэж хэлдэг юм аа. Тэгэхдээ энэ бол амьдрал юм аа гэдэг. Өөрөөр хэлбэл бид нэр ямар цорой бусдад өгөөд байна. Тэр маань биднэрт ирээд байна гэсэн үг байхгүй. Би тэр цоройг эхлүүлээд байна гэсэн. Ямар нэгэн бодол, мэдрэмж, итгэл, үйлдэл хийхгүйсэн ч гэсэн. За хэрвээ танд энэ цоройгийн амьдрал та нарт мэдрэгдэж байна. Одоо ойлгож байна та нар ямар цорой хэлээд байгаагаа. Та нар амьдралдаа ямар цорой хэлдэг байна. Тэр цоройгаа сонсно гэсэн үг шүү дээ. Хэрвээ танд эргэн тойрондоо сонсож байгаа тийм эргэн тойрон хамаатан цадан ойрны дотны хүмүүс ажил дээрээс сонсож байгаа зүйлс маань таалагдахгүй байгаа бол энэ та өөрийнхөө ухамсараасаа яг бодит байдал болгож өөрөөр хэлбэл ингээд бодол дээр ингээд цорайтуулсан юм маань бас ингэж үйлдэлээр бусад хүмүүстээр илэрдэг гэсэн үг байхгүй.
Тэгэхээр цөөрэ энэ цөөрэ чинь хин энэ орчлонд юу илгээж байна? Тэрнийг л эргээд сонсоод хүртэнэ гэсэн үг байхгүй юу? Нийгмийн үзэл бодлоос нь хэрвээ та их хамааралтай байх юм бол илүү өөрийнхөө бодол руу анхаарад хүмүүс намайг юу хэлсэн яасан биш. Би өөрөө юу хэлээд яриад байна. Миний цөөрэ ямар байна нэ гэдэг дээр илүү анхаарал хандуулна гэсэн үг. Тэгэхээр арт терапийн энэ сургалтууд энэ техникүүд энэ биеийнхээ ингээ ажилтдаг арга барилууд дандаа яадаг бай гэхээр хүний энэ ямар цөөрэ хэлээд байна, энэ яаж амьдралд нөлөөлөд байна, яаж энийг өөрчлөх вэ гэдэгтэй ажилтдаг байхгүй. За юу ойлгосон энэ цөөрэн дээр та нар яаж цөөрөтэй төвчмөө яаж дуугаад байдаг вэ? Том би баяа үзэл санаа нийлж байна гэж. За тэгэхээр бид нэр ингээд олон том бие, олон том гэр бүл нэг нь том болоод байх юм бол яадаг вэ? Гэр бүл заавал нэг нь хариуцлага хүлээдэг нэг хүн байгаа штэ тий. Тэр нь л хамгийн том гэсэн. Тэгэхээр тэр гэр бүл том байгаа хүн маань яаж юм бэ гэхээр хариуцлага хүлээдэг юм чи илүү их эрх мэдэлтэй байна гэсэн үг. Тийм хүмүүс байхгүй гэдэг маань энэ гэр бүл яадаг вэ? Жижигэрцэн байх тусмаа бид нэр хэн нэгнээс хамааралтай улс юм өгөх, улс надад мөнгө өгөх гэдэг ингээд ямар нэгэн үйлдэл өөрийнхөө амьдралаа дэвшлүүлэхэд хийхгүй дандаа хэн нэг нь одоо өгөн тусламж өгнө гэдээ хараат болчдөг гэсэн үг. Би том би болно. Том болмоор байна гэж тий. За жижиг би. За жижиг би бодохдоо бидэнд байгаа бүх зүйлээ хадгалаад хөгжүүлэх талаар боддог бол жижиг залхуу өөрийнхөө яг би энэ орон цагаараа л хязгаарлагдмал гэсэн байхгүй тий. За өөрийгөө л ингээл гоё сайхан ингээд гоё нуур хувц бүх юм дэр ингээл өөр дээрээ л ингээд ажиллаад яадаг гэсэн байхгүй. Тэгэл харахад яг ингээд хөгжүүлээд байгаа юм шиг мөртлөө яг өөр дээрээ төвлөрсөн. Том би нь яадаг гэхээр надад байгаа зүйлээ би бусдад өгнө. Ингэснээрээ өөртөө тэр цөөрөний сонголтоо илүү өргөжүүлээд өөртөө эргээр 100 дахин илүү хүртэнэ гэсэн үг байхгүй. Ойлгож байна уу? Би бусдад өөрийнхөө байгаа ямар нэгэн зүйлээ бусдад өгөөд ингэснээрээ өөртөө 100 дахин илүү хүртэнэ. Өөрөөр хэлбэл би зөв үр суулгана гэсэн үг. Тэгсэн шүү дээ одоо манай тэр Майкл Роучи сургууль суужсэн хүмүүс нэг хүн өөрийнхөө орцныхаа үүдний ингээл гэрлийн бүгдийг харахгүйсэн чи бүх гэрлийн өөрөө тавьсан чинь тэгэл маргааш 8-5 суглаан тавьчихад. Элескол өөр нэг хүмүүсээ сургалтын зардлын нэг хүн төлсөн чинь өөртөө өөрийнхөө бизнес нь хэдэх өөрчлөсөн. Өөр нэг ингээд хүмүүсээ ингээд ном ажил үйлсийн ивент итгэцэн чинь өөрийнхөө бизнес нь 5-10 дахин нэмэгдсэн. Тэгэхээр бизнесмэнүүд айгүй том хүмүүс ингээд ямар нэгэн ийм баяны үйл ажиллагаа ихтэй тэрний нэг хүмүүст хилээд идэх боловч тийм үрээс суулгаад идэх байхгүй. Өөрийнхөө компани, өөрийнхөө нийгэмд оруулж байгаа сайн зүйлсээ ингээд гэхдээ энийг хийхдээ зөв сэтэл хийдэг байхгүй. Намайг сайн хүн гэж бодоорой гэж биш. Яг нөгөө ийм юмыг олон болгох гэж үржүүлэх гэж. Жишээ нэг сургалт одоо би нэг сургалт явуулж байна тийм. Би яаж архитектаас гарах вэ гэхээс илүү надад би яаж өсвөр насны хүүхдүүдэд энэ архины хор уршигээрээ тэднэрт энэ эхлэхээс нь урьдчилан сэргийлсэн дээр нь би илүү их ажиллах дуртай байхгүй юу? Эмчнэр одоо цаанд багш эдэртэй яг нөгөө хүмүүс тэгж боддог. Эмчнэр ингээ өвцсөний дараа идэх хэрэгтэй гэдэг. Яг эмч яг цаанд багш эдэр болохоор хэлж юм л та нөгөө хүмүүсийг өвдөхөөс өмнө тэ мацагаараад ингээ цэвэрлээд эрүүл амьдрал дадлан сургалт дадлага хожуулах эрүүл тал дээр нь төвлөрөх нь илүү чухал гэдэг. Одоо эмчнэр тийм үзэл бодолтой байхгүй юу?
Тэгээ энэ нь илүү бага зардал. Тэгэхээр энэ дээр нь илүү тусалдаг байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Бид нэр ингээл хүн болгоо ингээд өвчтөн хүмүүс дээр ингээл тусламж зарцуулаад айгүй их мөнгө зараад байдаг боловч яг ингээд эрүүл тал дээр нь илүү анхаарч байна уу юу? Тэрэн дээр нь илүү их зөв үр суулгах дээр нь анхаарах юм бол та юуг дэмжиж байгаагаараа та ямар юмыг дэмжиж байгаараа таны орчин бүрдээд байна гэсэн үг байхгүй. Нөхрөө том бий болгохын тулд би том болно. Ойлгож байна да. Юу таринаа тэрнийг очно гэж юм те. За олон хүн мотивац залхуурлын талаар ингээл ирээд зүйлөө ингээл авах үедээ чиглүүлээд надад ингээд ичээдээ ингээл шүүрэг ингээд дохио ингээд урагшлах ингээд хүч өгөөч гэх яг урам зориг өгөөч гэх дандаа тэгж боддог л те. Итгэл эднэр өгөөч гэх тийм зорилготой ирдэг. Тэг ихлүүлдэг болвол бид нар болохоор яадаг вэ гэхээр тэд нар яаж ийнэ гэхээр би эхлээд аваад ингээд урам зориг зөвлөгөө урам зориг бүх ингээд мотивац сэтэл бүх зүйлээ авчаа дараа нь өөр хүмүүстээр ингээд туслана хийнэ эхлүүлнэ гэж бодож байгаа байхгүй. Бусад том болсон хүмүүс яадаг вэ гэхээр эхлээд би өгнө ингээд бусдад өгнө туслан дэмжин дараа нь үрдэ гэсэн үзэлтэй өөрөөр хэлбэл эсрэг байгаа зү тэ. Тэгээ нэг тал нь болохоор та намайг сэргээгээд урам зориг өгөөч гэж орж ирж байхад те сургуультаар ирсэн хүмүүс зарим нэг ингээл тренинг сургуулиудыг ингээ ажиглаад байхад те хүмүүсийг одоо ингээ сонсдог зүйл одоо өгж байгаа мессеж нь болохоор та одоо сургуультаар те та ингээл өөрийгөө ингээл ичтэй мэт ингээл хурдан ингээл хөдлөөл ертөнцийг авардаг хүн болно гэдэг дээрээ яг ингээд төвлөрдөг биш харин манай сургуультуудаар яадаг вэ гэхээр жинхэнэ яг өөрийнхөө мотивац олоод өөрийнхөө мотивацжуулах хоёр өөр юм гэдгийг ойлгодог байхгүй. Өөрөөр хэлбэл би хэн нэгнээс надад урам зориг хүсээд ингээ хүлээгээд байна те. Би өөрөө өөрөөсөө ингээ урам зоригаа гаргаад бусдад өгнө гэдэг энэ хоёр ойлголт хоёр өөр гэдэг зүйлтэй байдаг байхгүй. Тэгэхээр мотивац нь та эхлээд өгдөг дараа нь авдаг гэсэн үг байхгүй. Мотивац дандаа та баяртайгаар хичээх тийм хандлагатай холбоотой. Баяр баясгалантайгаар одоо хичээх хандлага гэдэг нь юу вэ гэхээр жишээнд нээж нар тэгдэг те. Баяртайгаар ингээд маш ингээд хичээж хийсэн зүйл маань үр дүнд хурдан хүрдэг. Тэгээд таны зүрх илүү нээлттэй болдог. Тэр баяр баясгалангийн нэг тийм мэдрэмж өгдөг байхгүй. Нэг гоё уулзлаа тэс гоё болчлоо гэх тэгдэг. За энэ юуны талаар вэ гэхээр жишээ нь таны нөхөр ингээл зааж нэг салат хийж өгөөч гэхээр нэхнэр нь заа гээл галтгоондоо болол тэгээ салаатаа хэрчээл зүгээр л хийдгээрээ хийгээл нэг тооломжгүйгээр хийгээл нөхөртэй авчраал урд нь тавиал хийгээл сайн үйл хийсэн юм шиг байна те. Одоо жишээ нь нөхөртэй ингээл хүндлээл өөртөө нүссэн юм хийгээд өгсөн. Гэтэ энэ нь яагаад муу үр суулгасан бэ гэж хэлээд байгаа гэхээр энэ үйлдэлийг хийхэд ямар ч тийм баяртайгаар тийм хичээл зүтгэл гаргаагүй байхгүй. Баяр баясгалантайгаар ямар ч тийм хичээл зүтгэл гэдэг маань юу вэ гэхээр та түүний ажлаа сэтгэлгүйгээр л хийсэн гэсэн үг байхгүй. Өөр холны газрын өөр тоогооч яг хийдэг шиг л ингээл зүгээр л хийсэн. Ямар ч тийм сэтгэлгүйгээр л хийсэн гэсэн. Энийг баяр баясгалангүйгээр хичээл чармаалтгүйгээр хийсэн гэсэн үг байхгүй. Тэгж хэлж байгаа. Тиймээс бид хүмүүст ийм ханг хандлагатай баяр баясгалангүйгээр хийсэн жижиг ч гэсэн зүйл үйлдэл маань бусад бүх ертөнцид бас л
танд тийм хандлагыг бас авчирна. Танд ч гэсэн тийм хандлагаар хийсэн маш олон үйлчилгээ зүйлс янз бүрийн ирнэ гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл бид нар ямар үр суулгаад байна түүнийг хурааж аваад л. За энэ нэг үр жимс маань юутай холбоотой гэхээр маш хурдан боловсрдог гэсэн тий. Зүгээр нэг та газартаа ингээл суулгасан алюминий модны үр ингээл байгаад байхгүй шүү дээ. Тэр ургаа том болоод олон алим урган тий. Тийм өөрөөр хэлбэл нөгөө өрийн үр жимс нь ургацсан бүр ихээр ирнэ гэсэн үг байхгүй тий. Нэг төвсөд маш их орж ирж байна тий. Нэг алюминий модноос маш их ургац гарч байна тий. Ойлгож байна уу? Тэгэхээр ямар ургац ямар харилцаа тань дээр ургаж гарч ирэх вэ? Сайн тал дээр муу тал дээр гэдэг чинь эндээсээ гарч ирдэг байхгүй юм жижигхэн юм гэхээр. Тиймээс баяр баясгалантайгаар хичээх гэдгийг ойлголт руугаа гүнзгий орох хэрэгтэй юм аа. Та одоо жишээ нь ингээл хичээл ингээд хийж байгаа гэдэг ингээд төсөлтэй ямар нэг хичээл ажил ч юм уу тий өөрийнхөө дипломын ажил ч юм уу тий тэгэл ингээд бичээд хийжсэн чинь ингээл гинт залхуу үрж юм маш их залхуу ураал ингээл хиймээргүй ингээл бэлтмээргүй ингээл санагдаад байна тий. Тэгээ энэ үедээ та өстө залхуу урчин чи цаа нэг өөр юм хийтэй гэл тэгэл салгатууд өөр юм хийж байгаа болол тий уцаа угаагаал янз бүр юм хийж явахдаа би ерөөсөө энэ бичиж байгаа зүйлээ баяр баясгалангүйгээр хичээж чармааж хийгээгүй байх гэдгийг ингээд ойлгож байна. Би хичээж чармааж хийгээгүй юм биш үү? Тэгэхээр энэ хичээл чармаалт маань байхгүй байгаа үед яах вэ гэхээр бидний энэ ажил маань дандаа тал дутуу болно гэсэн үг байхгүй юу? Тал дутуу сэтгэлгүй юмуд тал дутуу юмуд айгүй их болно. Өөрөөр хэлбэл хүн болго ийм юм үйлдэлийг үржүүлээд байна. Тэгэл энийг ингээл хийх дургүй байсан ч гэсэн ингээ хийгээд байгаа болохоор та ууртаагаар бухимдалтайгаар ингээл ямар баяр баясгалан мэдрэхгүйгээр хийгээд байх үедээ юу болдог вэ гэхээр энэ хичээл, энэ ном, энэ сургалт, энэ дипломын ажил, энэ диссертац юу ч байсан гэсэн манай их олон хүмүүст миний хийж байгаа энэ зүйл хэрэгтэй байгаасаа гэсэн ийм сэтгэлтэй, ийм баяр баясгалтай хичээж мэдрээд эхлүүлээд хийлгээд хийж бодож төсөөлөх юм бол энэ маань илүү их үрж өмсгөн гэсэн үг л дээ. Та өөрийгөө ингээл компьютерийн өмнө ингээд суугаад би миний хийж байгаа юм одоо тий бас манай гэр бүл их оронд ингээл дэлхийд маш их чухал өөрчлөлт авчирна гэдэг ингээд төсөөлөд хийх хэрэгтэй. Би ямар нэгэн том чухал зүйлсийн эцсийн зохион бүтээгч гэж мэдрээд хийх хэрэгтэй. Яг надад жишээ нэг алдартай хүмүүс байдаг шүү дээ тий. Жишээ нь хэн байж болох вэ? Та нар өөрсдөө жишээлтэй Стив Джобс ч юм уу тий. Тэгвэл таны энэ мотивац хэр зэрэг нэмэгдэх вэ? Би ямар нэг чухал зүйл хийж штэ. Урд нь ингээл өнгөдөлдөг байсан ч энийг хийж байгаа зүйл айгүй чухал гэдэг ач холбогдол өгвөл тэгэл таны энэ хийж байгаа энэ бүтээл бүрэл жишээ нь сүүлийн iPhone загвар шиг л адил болно. За тэгээд төсөөлж чадчихжээ нү. Би бусдад үн цэнтэй зүйл хийж өгч байна гэсэн үг. За энэ сэтэл дээр хийх нь жинхэнэ мотивац байхгүй өөрийгөө та сэтэлжүүлж гин гэсэн үг байхгүй өөртөө та орон зэрэг өгч гин гэсэн үг л дээ. За энэ таны үндсэнтэй цаг тул аяг тавгаа угаажсэн салаа тоолож ийсэн ч ямар нэгэн диссертац ажиллаа хийжсэн ч гэсэн хийхдээ баяр баясгалтай хичээл чармаалтайгаар ингээл хийх байхгүй юу. Зүгээр гэхдээ нэг ингээл хүүхдүүдээ харж байгаа биш. Тэгээ би энэ ертөнцийн энэ Монгол улсын хаймын үнцэнтэй иргэнийг бий болгож хүмүүжүүлж өсгөж байна. Би зөвхөн хүүхдүүдэд хараагүй нэрийг аяасан ертөнцийн хүмүүс болгож бэлдэж байна гэсэн юм томоор харах тийм сэтэл өгж байгаа зүтэй. Ялангуяа ч нар өдөржингөө амар ядарлаа гэдэг ийм том мотивац, ийм том төсөөлөл, ийм том төр зүрэг, ийм сэтлийг өөртөө ингэж өгч зүгээр бодож эхэлнэ гэдэг чи яг энэ байхгүй за. Ойлгож байна уу? Ирээ ахаад ингээд 2 3 амьдрал ингээд дахиад амьдарсан та одоо хийж байгаа юм төлөвлөлтөд та марчиж штэ дараа амьдралд.
хэрэгтэй. Тэгэхээр та үүнийг яг энэ цагийн үедээ санахгүй тул дараагийнхаа амьдралдаа өрөөсөө санахгүй болохоор яг одоо өөртөө зориулаад баяр баясгалан дээр ямар үйлдэлүүдээ хийж болох вэ? Энийг юу гэж бодож болох вэ? Энэ маш чухал тийм. Үнэлж та өөрөө хийж байгаа үйлдэл болгоо үнэлж харсан үедээ энэ маань танд урам зориг өөр дүгнэ. Тэр би үнэлээгүй өөр хүмүүс яг үнэлэхгүй. Баяртайгаар хийх гэдэг нь бол баяр баясгалалтайгаар хичээл чармаалтайгаар хийх гэдэг нь аюул чухал байгаа. За тэгэхээр би угаасаа хийсэн та нар нөгөө тийм постод их л харж ирсэн. Тэгээ би угаасаа хийсэн чигээгүй үнцэнгүй аав ээж ихнэр нөхөр багштэй ажилчид дарга үйлчлүүлэгчид үнэлэхгүй юм чиндээ намайг дутуу үнэлэхгүй юм чиндээ гэж бодож хийх нэг хэрэгтэй. Тэр үедээ та яах вэ гэхээр та за яах вэ хийсэн ч хийгээгүй ч нөгөө нэг хинч үнэлэхгүй юм чиндээ зөвөр цагаа өнгөрөөгээд хийчихье. Тэгэж сууж байгаа тийм. Тэгэж ажиллаа хийж байгаа хүмүүс ямар үйлдэл хийх вэ? Гэртээ хүүхдээ ингээл муужилж явахдаа яаж хүмүүжүүлэх вэ? Багш нар нь яаж хүүхдүүдэд заах вэ? Эмч нар нь яаж ажиллах вэ? Барилгачид нь яаж барилгаа барих вэ? Тэгэхээр хүн болгоо яах вэ? Намайг үнэлээгүй юм чиндээ би хийсэн ч яах вэ? Хийгээгүй яах вэ? Нэг хийчихэд гэд нөгөө нэг хичээл баяр баясгалантайгаар хичээл чармаалт ороогүй тэр ажил тэр үйлдэл маань жишээн дээр бол жишээ нь өвчин дээр ороод та өсөө бодуулсан чи дутуу бодсон байл яах вэ? Тэгээ арилгахтаа энэ тэндгүй ингээд бодог эднэрийг арилгаж өгөөгүй таны гаргахад та их мөнгө өгсөндөө 10-20 цаас өгсөн чи тэгсэн чи танд сэтгэл таатай байх уу? Хөө өсч ингээл өө ямар ядаргаатай хиймэргүй нэг хүнд хийсэн болъё доо гэл ингээ хийж байгаа байхгүй юу? Нэг юм ажил дээр ингээл өө энэ одоо хүмүүсийг за харсан болъё доо би амар ядарсан угаасаа намайг ирэх юм чи үнэлэхгүй юм чинь энэ хүмүүс гарахтаа баярлаач гэж хэлэхгүй юм чинь шүтөө тий зүгээр ингээд нэг үдсэн болчих доо эмчилсэн болчих доо гэвэл ямар болох вэ? Дутуу хийгээд эхлэн тий баяр баясгалантайгаар хийгээг болчих нөгөө баяр баясгалантайгаар хичээж хийгээгүй. Тэгээд эцэг эхчүүд нь жишээ нь хүүхдүүдийнхаа гэрийн даалгавраа дутуу хийлгээл те баяр баясгалантайгаар хичээж тэр хүүхдээ ажиллаагүй энерги зарцуулаагүй харамлцсан юм чи. Дутуу хийлэх нь хүүхдүүд нь дутуу сураад нийгэмд ямар хүн бий болгож байна, хэн бий болгож байна. Багш нар нь за угаасаа эцэг эхчүүд нь дутуу хийлэгдсэн юм чинь би одоо хамаг цаг зав бараад нерв стресстэй яах вэ? Би нэг заасан болчихдоо тэгээд хин сайн яаж байгаа юм даа гэл. Тэ дутуу яваад тал дутуу яваад яах вэ? Би заасан цагаа зарцуулсан. Тэгэл барилгачид за яг угаасаа ингээд энэ хүүтэн би нэг барьсан болчихдоо. Ямар өөрийнхөө барилгаа барьж байгаа юм штэ. Баяр баясгалантайгаар хичээгээд ах юм байсан. Гэл тэгээд тэгж хийсэн ажил ямар болох вэ? Өөр юу гэж болох вэ? Маш олон байна те. Нөгөө жолооч маань татвасны за энэ хурдан гэртээ очиж да нэг явсан болчихъя гээл нөгөө буудлынхан жоохон өнгөрөөд юм уу наан хүмүүсээ буулгах цуулгаад байвал яах вэ? Тэгэл бүх юм дээр ийм хандлагатай хүмүүс олон болвол яах вэ? Хүн болгоо ингээ өөрийнхөө орон байран дээр өөрийнхөө ажил дээр үнцэнтэй байх гэдэг нь энэ байхгүй. Нөгөө хичээлж зүтгэл чармаалт нь яаж гарч ирэх вэ? Энэ нь болохоор нөгөө улс орны хөгжих нөгөө хичээл чармаалтай дутуу хийсэн улс орны яг тал дутуу үнцэнтэй. Тэгэл татдуу ингээ дутаашраад нөгөө арчичил гэдэг тэр хэдэн жил яриад мөртлөө хөгжил мэдрэгдэхгүй байгаа юм шиг мөртлөө энэрийг удаашруулад байгаа хүмүүс нь хэм юм. Тийм болчихж байгаа байхгүй. Ямар санагч надад та нар хүн болгоо ингээ за энэ нэг хүмүүст ингээл хувц хонор хийж энэ нэг хүмүүст нэг арай жоохон юу хийсэн болчихдоо гэл арай дутуу материал оруулаад юм арай хэмтүү материал оруулаад ингээл багаагаар хумслаад тэгээд байхвал ямар болох вэ? Нөгөө талхаа хийж байгаа талхагч нь
За арай дутуу чанд яаж юм эсвэл арай баг гурал хийчээ гэд ингээд байл ямар ах юм. Тэгэл бүх юм дээр нөлөөлнө шүү дээ. Нөгөө малчин хүний нүртэл за энэ нэг сүүгээ арвжуулаад дахих орлого болчихъя таа гэж жоох ус нэмэдэвэл яах вэ? Нөгөө харуулт нь жоохон гурал ахиух хийчээ дөө. Угаасаа хотынх нь угаасаа цагаан юм чинь гэл. Тэгэл ийм хандлага нь ихсээд байх юм бол нэг юм ямар болж байна? Ямар санагч байна намарт? Айр гэж жоох усаар нариулаад таривжуулаад илүү их орлого олё гэл. Ингээ хүн болгоо ингээд хичээл чармал зүтгэл яг өмнө зүтгэлээ гаргахгүй байгаа хийсэн ажил маань ямар болж байна? Яг тийм байна. Нөхөртөөгөө ярилцаж 8 хоногийн хоолны цэсээ гаргаад өчигдөр цэснийхаа дагуу хийсэн нөхөр хүүхдүүд маань маш баяртайгаар амтрахыг жижигээд маргааш өрөө ямар хоол идэх вүлээ гэж самбарлуугаа харсан. Надад ажаргал мэдрэгдсэн шүү. Би бүр гоё хоол хийж өгмөр санагдал. Дараа сард өөр олон сонирхолтой хоол хийндээ л гэж бодож байгаа. Баяраас олон даарал байсан нь. Хичээл чармал дээр баяр баясгалаар хичээж чармаах гэдэг энэ чадвар нэг суугаагүй гэсэн үг тийм биднэрт. Чи амьдралыг халтуурдвал амьдрал чамайг боллуурдана гэдэг утгыг ойлгож байна да гэж. Тэгэхээр энэ ингээд хүн болгоо нөгөө японочууд яагаад нөгөө нэг зарим монгол ингээд бараануудыг өөрийнхөө зах зээл дээр оруулахгүй байна гэхээр дутуу хэцүү юмуд их байдаг гэдэг байна. Чи нэг ингээд кашлоголог хэд хэнэлэг тэр хээнийхэн зарим тал нь гарч ирээгүй бол яг тэр нэг ингээд цахилгаан нь гүйцэд ингэж таглагддггүй ч юм уу те ингээд гацж өрдөг ч юм уу те ингээд нэг нөгөө хүмүүс нь ингээд шалгаж үзэж болно шүү дээ те би яаж явсан ч гэсэн хүмүүс чанартай юм уу гэж юм уу те тэгэхээр энэ сэтгэлийн ингээд хийсэн ингээд зүйлээс нь олж харж мэдэрчээр хичээл чармал дээр зүтгээгүй хийгээгүй юмуудыг тэд нэр авах дургүй байхгүй. Бид нар ч гэсэн ингээл амар уран хугардаг гэдэгтэй ингээл нэг 10 авсан чи тэр нь ингээл гурал амтагтаад байхаараа нэг 10 сүү авахаараа тэр нь ингээл тагондолтоод байхаар ямар их гурал хийцэн бэ гэл те. Яг тэрүүн шиг ингээл бүх хүмүүс ингээд яг дор нь ингээ хичээгээд хийгээд байх юм бол те. Ямар болох вэ? Хичээхгүй бол ямар болох вэ гэдэг нь ингээд харагдаад байгаа үстэй. Та нарт өөрийнхөө амьдрал дээр хардаа юун дээр нь та тийм янган гэдэр жижигрээд байгаа гэсэн байхгүй. Би яах юм гээл. Тэг чи чармаад яах гээл. Би баяр баясгалан дээр хийж яах юм. Тэгээ энэ хичээж чармалж баяр баясгалантай хийгээгүй зүйл гэж юм сэтгэл шингээгүй зүйл чинь өнгөлөг тод гоё харагдахгүй болохоор борлогдохгүй байгаа. За одоо энэ дээр та нарыг гэж бодож байна. Ийм хичээл чармал баяр баясгалан таны амьдралд байна уу? Тэгж хийж байгаа ямар нэгэн үйлдэл байна уу? Тэг би өнөөдөр хаан гэж дөө хинч мэдхгүй анзаарахгүй юм чинь тэгэл сайхан ажил дээр зүг зүгээр сууж байгаа л өнгөрчдөг. Тэгэхээр ингэж хаашааш ингээд тал дотоо ингээд хийцэн ажил дээр ажилтсан юм шиг харагддаг юм маань яадаг вэ гэхээр ямар үр дагавартай гэхээр өөр хүмүүсийн амьдралд та маш их асуудлыг бий болгож өгсөн гэсэн үг байхгүй юу? Өөр хүний амьдралд. Тэгэхээр та юу ойлгох ёстой вэ гэхээр маш өндөр үр дүнд хүрэх илүү их өндөр урам зоригтой мотивацтай болох амьдралынхаа сайхан нэрхтээ жаргалд хүрээд хүрэх замдаа та өөр хүмүүст ямар нэгэн байдлаар асуудал үүсгэсэн бол тэр хүмүүсийн хувьд айгүй чухал зүйл дээр яах вэ? Таны амьдралын нөгөө урам зориг чинь буурал байна гэсэн үг байхгүй. Та өөрийнхөө ажил хийж байгаа үйлдэлээ үнэлэхээ болоод эхэлнэ. Та аль басгүй аль бол хийж байгаа амьдралынхаа ямар зүйл болгон дээр
өөрийнхөө хичээл зүтгэл байраа солонго оруулна. Аль эсвэл бид нар багаагаар ингээл робот шиг болоод байна гэсэн үг байхгүй. Тэгвэл яах вэ гэхээр та нар гадуур явж байхдаа яг робот шиг ингээ явж байгаа хүмүүсийг харна. Тэд нар ингээд унахгүй те. Ингээл зүгээр л ингээ явж байгаа юм шиг боловч тийм гараа өгч туслахгүй, хаалганы жонголгож өгөхгүй, хөгшин настай хүмүүст болоо суудал тавьж өгөхгүй гэд ийм болчдөг гэсэн үг байхгүй. Тэгэл та ингээд дотор явж байхдаа танд ингээл нэг таагүй байна гэж мэдэрхтэй танд бүх юм ингээд хэрэггүй ингээл утгагүй санагдж байхдаа та яадаг байна. Тэгэл шууд шал руу нүлмэл тэгэл тамхины харсан газараа шийчих эхлэх байхгүй юу. Бохоо хаач ямар ч албан газрын зоогийн газар ч юм уу хаач авчаал ширээн дорд наачна гэсэн үг байна. Яг л хинч хараагүй юм чинь гэл. Тань ямар санагч та нар яах вэ гэхээр маргааш яах вэ гэхээр та нар өнөөдрийн долгоорт яах вэ гэхээр өөрснийхөө ямар ажлаа та нар баяр баясгалангүйгээр хичээл чармаалтгүйгээр хийгээгүй байна. Тэр мань таныг ингээд зарим ажлууд маань дуусгахгүй байхгүй. Дуусгахгүй тэгээд итгэлгүй болгоод тэгээд та урам зориггүй байна. Гэхдээ та өөрөө тэгэл өөр хүмүүсээс хайгаад байна. Би өөрийнхөө амьдралдаа ямар зүйл дээр би том болох вэ? Ямар зүйл дээр би одоо хүртэл жижиг байна вэ? За нэгдүгээр би ямар зүйл дээр жижиг байна гэдгээ илрүүлээд би ямар зүйл дээр том байна? Би ерөөсөө том болж байгаа юм байна уу? Болохыг хүсэж байна ерөөсөө. Эсвэл бол яах вэ? Тэгэл жижигээрээ байж лээ. Тэгэхээр ямар зүйлээ би өөрөө том болоод хүмүүст харуулад байна. Тэгэхээр тийм болоод байна гэсэн үг. Тэгээд би өөрийнхөө ямар ажил үйлстэй бүр зориулж баяр баясгалантаар хичээл чармаалтаа хийх вэ? Өсчин гэхээр маш зүгээр хичээл чармаалтгүйгээр зүгээр тариал бодчих болно. Тэгээ баяр баясгалантаа хичээл чармаалтаа хийсэн зассан өснө нэг л гой харагдаад урам зоригтой үйлчлүүлэгч гараад тийм олон хүмүүсийг гаргаад нөгөөдөл нэмсэглээд барьжвал та айгуу сайн ажил хийж гэнэ гэсэн үг байхгүй юу? Энэ ертөнцид гой сайхныг бүлэглээд гэсэн. Харин тэр хүчингийн газараас нөгөө хүн ингээл гэртээ очиод энэ дээр ингээл нүүрэн дээр бахан будагтаа дутуу буцснаа хараад гүнэглээл хэрэггүй тэнд орлоо мөнгөө зарлаа гэж яж хата та тэр хүнд асуудал нэгсэн биш нөгөө дахиад будаг авнасгүй тэрнийг ажиллах. Тэгэхээр ийм зүйлийг би бусдад өгч гин үү? Өөрийнхөө ажиллаараа мэрэгчлэрээ ямар нэг юм бид нарыг яг хүн болгох өөр дээр бодно л та. Тэгээ өөрийнхөө одоо хичээл сургууль өөрийнхөө сурж байвал та тэр сургалтанд анхаарал хичээл чармаалтаа зарцуулаад тэн дээр орж суугаад ажиглаад даалгавар хийдэг гэдэг маань бас хичээл чармаалт байхгүй. Өөрийнхөө бүх ажил дээр та багаагаар энийг ингээд хэрэгжүүлээд томруулаад байх юм бол одоо яг энэ хөвгтэй нь юу шиг та тийм жижигхэн байсан бол томроод яг бодит өөрийнхөө одооны том амьдралынхаа эзэн би том би хариуцлагатай би энэ гэр бүлийн эзэн энэ улс орны эзэн дэлхийн хүн гэсэн энэ том руу орж ирнэ. Өнөөдөр та нар хичээлээр ойлгож мэдв. Ямар зүйл үнцэнтэй. Би таны мөнгөний сэтгүү өөрчлөх тухай сургалтанд суугаад зардлаа. Бүртгээ зөв хэмнэлт хийх тулд гэртээ талах кекс хийж эхэлсэн. Эрүүл шүү, шим тэжээлтэй шүү гэж сэтгэлээсээ хийдэг болсон. Үнэхээр хэмнэлтэй хүүхдүүд маань ч дуртай оромтой байгаа. Тэгээ өмнө нь нөгөө нэг сэтгэлээ харамлаад байдаг байсан юм шүү дээ. Тэ энерги харамлал бэлнээр нь ингээл авдаг байсан чи одоо өөрөө энерги зарцуулаад нөгөө гэртээ тэр хийж байгаа ээжийн нөгөө энерги нь орж ирээд нөгөө хичээл чармаалт нөгөө баяр баясгалан өөр хүмүүс төрүүлээд ингэж хийж байгаа нь яаж вэ? Энийг ингэж хэлээд байна те. За өнөөдөр ямар санагдав? Тэгээд та нар өөрснийхөө хичээл чармаалт
баяр баясгалантай хийж байгаа зүйлээ томруулаад маргааш үртэл ямар нэг зүйлээ баяр баясгалантайгаар хичээл чармаалтайгаар хийгээрэй заа. Иргэн тойрноо ингээ гадаар гудамжаар явж байхдаа танд юу их харагдаж байна? Гадуур цэвэр зэмсгэрэл илүү харагдаж байна уу? Эсвэл таны орц, таны гудамж, иргэн тойронд архины шил, тамхины иш, хог харагдаж байна уу? Энийг хэн цэвэрлж хийх бол гэж та бодож үзээрэй. Тэгээд би ганцаараа хийх ёстой биш. Хэн хийх болов? Би хийж чадах уу гэдэг өөр дээрээ би жижиг байна уу том байна уу гэд маргааш ажиглалт ингээд өөрийгөө ажиглаад байгаараа нэг юм хийх гэснээ би жижиг юм чиндээ би хийхгүй. Тэгээ би ямар үедээ том байна, жижигхэн байна. Ямар үедээ би баяр баясгалантайгаар хичээж хийжийнэ. Ямар үедээ би ингэж хийжийнэ гэд өөр дээрээ өөр хүмүүсийн ихтэй ажиглахтай та өөр хүмүүсийн битгий шүүмжлэрээ өдөр энэ би хизээ нэг зэгтээ ийм үр суулгацсан байна да гэдэг өөрийнх дээр илүү ажиглалт хийнэ. Тэ? За тэгээ өнөөдөр орж ирсэн баярлалаа. Цаг зав зарцуулаад маргааш хичээлээрээ уулзлаа. Түр баяртай.